За сайн мэцхан үзэгчтэй хобби нэвтрүүлгийн 7 хоногийн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За би энэ 7 хоног ямар сонирхолтой хобби дуун дээр ирээд байна вэ гэхээр за шинэ од теннисний клуб дээр ирээд байна. За ингээд өнөөдөр манай өнөөдрийн зочинтой танилцсан. За сайн өнөөдөр энэ үеийн за манай үзэгчд маань өөрийгөө танилцуулахгүй юу? За сайн байцгаана уу? Өнөөдрийн төргий. За манай клуб маань шинэ од клуб нэртэй. Шинэ од клуб маань би өөрөө шинэ од клубын дасгч багш. Монгол улсын хошоо авраг олон улсын хэмжээний мастер цолтой ийм багш байгаа. За энэ клубт ирээд ажиллаж 3 жил болж байна. Энэ хугацаанд бол эдгчүүдийн хот улсын авраг мөн холбооны цомын тэмцээнд манай хүүхдүүд маань төрүүлж амжилттай явж байгаа. За шинэ од клуб маань байгуулагдаад одоо хэр удаа вэ? Та багшлаад хэдэн жил болж байгаа вэ? За манай шинэ од клуб маань байгуулагдаад одоо 4 жилдээ болж байна. Би өөрөө энд 3 жил ажиллаж байгаа. За хоёулаа одоо теннисний одоо энэ спорт байлаа. За теннис маань бусад спортуудыг одоо ингээ ямар давуу талтай, онцлог шинж чанаруудтай байдаг вэ те? Та бас анх яагаад ингээ теннисийг сонгож одоо тоглох болсон бэ? За ширээний теннисний спорт өөрөө маш мэдрэмжтэй спорт шиг байна те. Ширээний теннисний спортоор анх би баг багтаа одоо энэ хүүхдүүдтэй ажиллах багтаа байрныхаа гадаа анх ширээ байдаг гэсэн тэнд тоглосноор одоо өөрөө би дуртай болсон. Маш их дуртай болсон. Тэгээд байнга одоо байрныхаа гадаа ширээнийхээ гадаа хүүхдүүдтэй тоглож наадаа. Тэгээд сүүлдээ би теннисний одоо балерчин нэгэн гэж байдаг. Тэнд тэдэн бажир багш гэдэг миний багш байдаг. Тэр багшийн удирдлан дээр ширээ теннисний секцэнд анх орсон. Таны хувьд одоо ингээд одоо теннисний одоо юг анх одоо ингээд хичээлж эхлэхдээ яг мэрэгчл болоод ингээд багшлая гэж бодож байсан уу? Эсвэл зүгээр л одоо ингээд нэг өөрийнхөө сонирхлын төвшөнд бас нэг айгуу тоглолтог болъё гэж бодож одоо тенниснээр хичээлсэн үү? Яг ямар зорилгоор теннист бүр ингээд нөхцөлтэй багшлалтаа одоо өөрийгөө хөгжүүлсэн байна. За их сайхан сонирхолтой асуулт байна. Энэ маань анх ширээний теннис спортоор хичээлээд аяндаа эдгчүүдийн улсын аварга авч эхлээд цаашдаа ширээний теннис спортоор ерөөсөө хичээлээ гэсэн бодол төрж байгаа шүү дээ. Тэгэхээр удаа аяндаа амжилт гаргаад ирэхээр шигшээ багт орсон. Шигшээ багт ороод ирэхээр ингээд яг мэрэгжлийн төвшөнд ороод ирж байгаа. Тэгвэл манай яг тэгээ байж сонирхсоос пак багш маань манад ажиллахаар ирсэн. Яг миний яг амжилт гаргаж байгаа үед. Тэгээ би тэр багштай хамтарч ажиллаад ингээд явсны үед ер нь би ширээний теннисийн тасч болъё. Энэ теннисийн спортын төлөө зүтгэе. Мөн өөрийн гэсэн шавьт настай болъё. Монгол улсынхаа бас нэр хөндий гаргасан юм сайн тамирчин болъё гэсэн мөрөдөл маань одоо ингээд явж байна. Таны хувьд одоо яг үндсэн одоо ямар мэрэгчлээ вэ? Бас тэр маань сонирхолтой. За би өөрөө мэрэгчлэл бол биеийн тамирын багш. Зөв. Тэгэхээр багш амар тийм одоо хазаагаагүй юм байна тийм үү? Хазаагаагүй. Анх би багшийн сургуульд орсон. Бага ангийн багшийн мэргэжлэр ороод яг бага ангийн багш мэргэжлэр орохгүй байж итэл би өөрөө тамирчин хүн шүү дээ. Тэгээд тэмцээн уралдаанд ороо явж байгаа. Тэгтэл яг тэр багшийн сургуульд маань биеийн тамирын багш гэсэн анги нэгдсэн. Тэр яагаад нэгдсэн бэ гэхээр хөдөө орнуудад байдаг одоо мэргэжлийн бус багш нар их байдаг шүү дээ. Гэсэн мөртлөө мэргэжлийн мөртлөө биеийн тамирын хичээл заагаад идэг. Гэсэн мөртлөө ямар ч тийм юу байхгүй. Төвтөн юу байхгүй. Тэгвэл тэр анги маань нэгдэн гут би тэр анги руу орсон. Одоо эсэж орж. Одоо бараг би 4 жил төгсгөө жил тэр анги маань нэгдэж байгаа байхгүй юу. Тэгээ ороод тэнд 2 жил сураад өөрөө биеийн тамирын багш гэсэн мэргэжлээ төгсөн. Тэгээ төгсөн гутаа биеийн тамирын дээд сургуульд ирсэн орсон да. Ширээний теннис маань одоо бусад спортуудаас давуу талууд нь одоо яг ямар давуу талуудтай вэ? За ширээний теннис спорт өөрөө юу 4 төрлөөр тоглодог онцлогтой шүү дээ. Тэгээ багаар ажиллах чадвар бий болно. Өөртөө нэг өрсөнгээр тоглох болохоор өөртөө дүнэлт хийх би тамирчин ерөөсө бүхэл тэр шинжүүдийг хадгалсан байдаг. Ширээний теннис спорт өөрөө онцлог нь бол бүх насны хүмүүс тоглодог. Тэгээд одоо энэ утгаараа ширээний теннис маань хүмүүс маш их тоглодог болсон. За тэгээд олон талын ач холбогдолтой гэж би түрүү хэлсэн. Хоёул одоо энэ ширээний теннисээр тоглоход за одоо энийг одоо мэрэгжлийн хэллэг нь ямар вэ? Мэргэжлэр бол аркед гэж байна. Аркед буюу цохиур. За аркед манаас их сонирм байна л хоёр талтай өөр өнгөтэй байна. Энэ одоо яг ямар учраа холбоотой? За зүйтэй. За одоо энэ ширээний теннисийн энэ стандарт гэж яриад байгаа. Энэ маань ерөөсөө эрдээ маань хоёр өөр өнгөтэй байх хэрэгтэй. Нэг ижлийн өнгөтэй байж болохгүй. Яагад гэвэл хоёр тамирчны маань аркед эрдээнийг тоглож байгаа хоорондоо энэ хоёрын эрдээнийх нь одоо марк буюу тийм ээ өөр ижил байх тохиолдол байгаа шүү дээ.
бардал гэж хэлсэн байгаа, гүлгэр хэлсэн байж байгаа тийм ээ. Тэгэхэд энэ хар талдаа бардал хэлсэн барьсан тохиолдолд хоёр тамирчин хоорондоо тоглохдоо архидаа солилцож чи ямар архидаа тоглод юм бэ гэдгийг хоёр биенээс харах нь шүү дээ. Чи миний архидыг харна би чинь энэ ийм архид юм, ийм маркийн архид юм байна. Энэ архид нь ийм ойлцтой юм байна. Ийм чанартай юм байна гэдгийг мэдээд буцааж өгөөд хоорондоо тоглоно. За тэгээд тоглохгүйгээ шууд ирээд тоглох юм бол нөгөө хүн ямар хэмжээнд тоглоод байгааг мэдэхгүй шүү дээ. Ийм учраас тэгэхээр энэ хоёр талд нь заавал хар удаан байх хэрэгтэй шүү гэдгийг хэлж. Тэгэхээр бас энэ хүү эрдцэн дээр маань өмг ойлт нь бас өөр байдаг тийм үү? За бас нэг зөөлөн байвал нэг тийгэж ингэж яах гэсэн бас нэг өрсөлдөгч байгаа нэг тактикийг л бас нэг боловсруулах гал юм байна л да эсрэглээ. Ойлтуудад ерөөсөө архины юу бөмбөгийн эзэний маань чанараас шалтгаалж байна. Эзэн маань хэдий ч нэ чанартай байна, хэдий ч нэ ойлт сайн байна. Өөрөөр чанартай эзэнээр тоглоод амжилтанд хүрнэ. Өөрийнх нь ур чадвараа шалтгаалаад тийм байна. Одоо яг бид нар ер нь Японы одоо Battlefield Fame-ийн яг одоо үлдсэн эзэнүүдэд тоглож байгаа. Энэ бол бас стандарт шаардлага гэсэн юм байна. Тэгэхгүй бөмбөг маань бас дотроо хідэн төрлийн одоо ямар өөр байдаг гэж за зүйтэй. За бөмбөг маань өөрөө одоо энэ юуны өмнө юуг нь хэлээ л да. Диаметр нь хэлээ. Диаметр нь болохоор нэмэх 40 диаметртэй байх нь. За мэдээж бөмбөг маань өөрөө хуванцараа хийгдсэн байх ёстой. За мэдээж 30 см-ээс энэ бөмбөгийг одоо 30 см-ээс ингээ унгаахад 23 см ойж яваад энэ бөмбөг маань стандарт хангасан сайн бөмбөг байх нэ гэж ойлгох юм шүү. 30 см-ээс шидэхэд 23 см ойж явах хэрэгтэй. За энэ диаметр нь юм байна. За грамм гэж байгаа. 2.7 грамм. Энээс өөр дээшээ доошоо хөнгөрөх асуудал байна. За энэ ягаад нэмэх 40 болсон юм бэ гэхээр энэ нэлээд эртний үед одоо бидний одоо залуу үед тоглож байгаа үед бол грамм нь 38 байсан. 38 байсан. Тэгэхэд арай жижиг бай таах нэ. Чинь одоо энэ ягаад ингэ нэмэх 40 болчихоо, ягаад ингэ томорчвоо гэвэл тамирчны ур чадвар дээшсэн. Ур чадвар дээшлэхээр бөмбөг маань хурдан болж ирсэн. Тэгэхээр бөмбөг маань хурдан болоод ирэхээр нөгөө энэ 38 юу чинь жижиг бөмбөг чинь удаан болж ирж штэ. Тамирчны ур чадвар дээшлэх чинь бөмбөг маань жижиг болохоор удаан болоод ирж байна. Тийм учраас одоо олон улсын ширээн нээсэн холбооноос стандартаа өөрчлөлтөд 40 грамм диаметртэй болгож ирээд өөрөөр хэлбэл томсгсон. За зөвхөн ингээд за бит хоёр одоо ингээд сургалтандаа орох гэж байна. Тэгээ багшаас асуу акрилик маань өөрөө дотроо бас хэдэн төрөл байдаг вэ? Тодорхой стандарт байгаа юу? За хэмжээ жинийхээ асуудал юу? Хэмжээ акрил маань хэмжээ бол хэмжээ байгаа. За акрил маань өөрөө хоёр талтай тийм ээ. Хоёр талтай эвзэнтэй. Эвзэнийхэн зузаан ямар байх вэ? Эвзэний зузаан бол 1.5-аас 2.2 гэсэн бидний дэстэй байдаг юм аа. Тэгээ ягаад 1.5 байна вэ гэхээр 1.5 нь бол бас эзэн маань өөрөө янз янзын юутай нэмгэн зузаантай. Тэгээ хамгийн бага хэмжээ нь 1.5 байх юм шүү дээ. Тэгээ дээдлийн хэмжээ нь 2.2 мм. Тийм бага. Бөмбөгийн хувьд бас би энэ анзаарлаа цагаан болон за шар гэсэн хоёр өнгөтэй байна. Энэ яагаад юм хоёр өнгөтэй байдаг вэ? За бөмбөг маань цаанаасаа стандартт бол ерөөсөө цагаан буюу шар өнгөтэй байна гэж ерөөсөө заагаад стандартаа баталсан. Үнэхээр стандарт нь бол одоо яг олон улсын тестний холбоо гэж байдаг. байдаг яг олон улсын ширээнээс нь холбоо. Цаанаасаа дөрөв бүх юм. Тэг бүх юм баталсан байдаг. Бид ям тэмцээн урлаад гэсэн олон улсын ширээнээс нь холбооны дүрмээр бас явагдав. Бидний одоо энэ тоглоод байгаа ширээн маань бас стандартаараа. За энэ торгон маань сет одоо энэ сетийн өндөр одоо хэр өндөр байх ёстой вэ? Насны хэмжүүрээр бас том жижиг байх үгүй юу? Байхгүй. Ширээний өндөр бол сетийн өндөр бол 15-125 байх ёстой. 15.125. За энэ сетний маань энэ дээлт ирмэг байна, цагаан ирмэг. Энэ маань бол 2 см. За урт нь 183 см. Ийм байх ёстой. За ширээнээс ийшээгээ идэв гарсан энэ өнц хүртэл болохоор бас 15.125 см. За энэ бас заасан байгаа. Бас их нарийн. Нарийн. Бага насны хүүхдүүд бас нэг арай нэг жижиг ширээнээр тоглох гэсэн асуудал байх уу? Байхгүй наа. Ер нь бол багасаа л энэ ширээнээс нэг өндөр гарчуулъя хичээлж өрнө болох юм байна. Яхан намхан хүүхдүүдийг бол бид нар бас нэг өөртөө байх болцоогоор бас ашиглаа. Доор нь одоо урт одоо жоохон өндөр дүү юм
давцсан тавиад ч юм уу эсвэл манай санал манлаа ашиглаад саналтай суулгаад хийхэд тохиомжтой. Тэгээс жижиг ширээ, том ширээ гэж бас. Өндөн нас заасан байдаг. За та хоёулаа одоо сургалтанд авах байна. За энэ хүү цохоор маань бас дотроо хідэн төрөл байдаг. Бас гарын барилттай ямар одоо ялгаатай тал. За цохоор маань үндсэн 2 барилт байгаа. Аз барилт буюу үзгэн барилт. За үзгэн барилт маань бол ийм байх нэ. За хөндлөн барилт буюу Европ барилт гэж байгаа. Энэ яагаад Европ барилт гэхээр европчууд ерөнхийдөө дандаа энэ Европ барилтаараа барьсан байдаг. Ийм 2 барилт. Тэр нь бол ялгаа бол байхгүй. Байхгүй. Тоглогчд маань одоо энэ тоглолтын одоо тоглолт моглолтын ялгаа тэмцээн уралдаанд энэ барилтаа өөрчлөлтгүй эсвэл өөрчлөлтгүй. Ер нь бол яг одоо ингээ Европоор сурсан бол Европоор тоглоно. Аз орол Аз. Аз урсан бол Азаараа сурсан бол яаж сурснараа тэр барилтаараа тоглоно. Тэгээс аль тоглож байгаа хүүхдүүд маань их нь одоо яг ямар барилтаар тоглож байна? Энэ нь бол бүгдээ хөндлөн байруулж байгаа. Одоо энэ Европын барилт. Европ барилтаар хийж байгаа. За хоёулаа дүү сургалтанд аваарай. За. За даваад үзье. За өрсөлдөгчдөө бөмбөгөө харууллаа. Зүйтэй. Мэдээж хэрэг. За бас давуултаа хийж явахдаа бас нэг юм анхаар. Нөгөө хүнээ бас хаан зогсож байгаа гэдгийг бас харж байгаа шүү дээ. Давуулахын өмнө ингээ харлаа. Тэгэхгүй шууд хурж ирээд ингээ давуулж бас болохгүй юм шүү дээ. Өрсөлдөж хүнээ харлаа. За тэн зогсож чинь би одоо яг хаана өвөл над арай товтгоо ихэд өвтэйхэн байна гэдгээ бас бодно. Ер нь тэгэхээр ширээ теннис спорт нь маш хурдан сэтгэлдээрээ маш онцлогтой. Өөрөөр хэлбэл секундыг хэдэн дойлоор хуваасан тийм хэмжээний маш хурдан сэтгэж байгаа. Бусад бөмбөг маань маш хурдан орж ирнэ. Тийм учраас дахиад би яаж авах вэ? Тэр хүн ингэж авчлаа. Би ингэж авах юм байна гэдгийг одоо маш хурдан сэтгэж боддгоор бас нэг онцлог гарч ирж байна. Тэгэхээр энэ хөвийнхөө хувьд хүнийг бас нэг тийм айгүй хурдан сэтгэдэг болж хөгжүүлэх юм байна тийм. За зүйтэй. За хоёул нэг харилцаад үзэх үү? За тэгээ. За зүйтэй. За тэгэхээр бөмбөг авахын тулд үнсэн зогсолтой авсан байх хэрэгтэй. За. Гэтэ ингэсэн биш ингэ урдаа. Хаач бөмбөг ирж магадгүй шүү дээ. Тийм учраас аркед маань урдаа ингэ байдаг шүү дээ. Хаг салтгаастай. Хаг суусан. За анхаараа давууллаа. За би давууллаа шүү. За торгож авлаа. Дөөд авна. Арай зөөлгөн. За зөөд. Ихсаа дахиад авлаа. Ихсаа дахиад авлаа. Зүйтэй. Хүчтэй авахаар гараа явчих. Яг 100 гар хажууд авах нь шүү. Хагас. За давууллаа. Зүйтэй дахиад зөөд авах нэ. Ихсаа. За. Ихсаа. Энэ нэг хүч шаарддаг юм тийм үү? Хүч шаарддаг хэрэггүй шүү дээ. Энд нэг өөр хоорондоо харилцаж байгаа учраас хэрвээ оноо авигууд яах вэ? Оноо авигууд ингээд зогчих юм шүү. За харъя. За зөөд ав. За одоо чигээ тулгаа суралцлаа. Тулгын техникийг ерөнхийдөө одоо баг мэдчихэж штэ тийм ээ. За дахиад зүйтэй дахиад давуулдаа. Жохон ингэж давуулаарай маа. За тулглаа. Одоо теннисийн спортод аль улсын баг тамирчид хамгийн илүү түлхүү амжилт гаргадаг вэ? За 85 оноос хойш хятад давмгааж явж иртэл 85 оноос хойш 90 оны ихэнх Швед улсууд давмгааж ирсэн Шведийн Валдер Персон гэх тамирчид маань дэлхийн аваргыг авч ирсэн. Нэг хэсэг бол шведүүд маань Европод гоёрхож эргээд одоо 2000 оны 95 оноос хойш одоо хятадууд бас эргээд одоо давмгаадад тэргүүлээ явж байгаа. Монголын одоо баг тамирчид манаас тэмцээн оролдоонуудад тэр амжилтаа олцдог ба. За манай хүмүүс одоо 91 оны дэлхийн аваргад хойш үдээ болтол дэлхийн аваргад байнга оролцож байгаа. За мэдээж дэлхийн аваргад орохоос гадна жижиг сажиг олон улсын тэмцээнүүд байнга орж иж өөрсдөө чансааг сайжруулснаар дараагийн тэмцээнд бас орох эрхээ олж аавна тийм болсон байгаа. Тэгээ манай тамирчид маань одоо ер нь онооны хувьд 100 оноо эмэгтэйчүүд маань 100 оноо 99 оноотой эмэгтэйчүүд явж байгаа. Монгол одоо энэ теннисийн спорт хөгжөөд одоо хэдэн жилийн үр үзэж байгаа юм бол? За яг энэ жилдээ одоо 60 жилийн түүхт ой маань болох гэж байгаа. 1959 онд анх ширээ теннисийн спорт хөгжиж гисэн. Одоо өнөөдөр манайх 60 жилийнхаа түүхт ойг тэмдэглэх гээд одоо бас ингээд
Энэ ширээний теннисний спорт ер нь аль улсаас гаралтай спорт юм бол? За ширээний теннисний спортыг уул нь хятадч гэж хэлдэг, англич гэж хэлдэг юм байлээ. Ер нь бол Англид анх үүссэн гэж үздэг юм шүү. Англи улсад. Тэгээ англичууд яагаад тэгсэн гэхээр одоо тэр үеийн баячууд тоглож байгаад хоолоо идж байхдаа нөгөө мантуугаараа бөөр хэлж байгаа ширээн дээр ойлгож теннис үүссэн гэж ярьдаг юм байна. Их сонир байгаад. Тэгэхээр анхаас их сонирхол үүсэж байна. Тий. Тэгээ аркид маань одоо анх ийм аркид байгаагүй байсан шиг байна. Нэг агаарын теннис шиг юм жоохон том одоо ингэ тоглоод тэгээ сүүлдээ тэр нь ширээн дээр тоглодог болоод тэгээ үүсээд тэгээд үдээ болт хөгжиж явж байна да. За ширээний теннисний спорт өөрөө ширээний спортоор хичээснээр хүүхдүүд маань бие даах чадвар маш сайн өндөр хэмжээд үлдэж байна. Бие даах чадвар өөрийгөө авч явах. За түүнээс гадна багаар ажиллах, баг хамтны орондоо эвтэй найртай. За цаашлаад одоо аянд теннис тоглосноор ингээд хурдан сэтгэдэг болоод ирж байгаа шүү дээ. Тэгээ нүдний хараа сайжраад ирэхээр хичээл номондоо сайжраад тэгээ хурдан сэтгэдгээр хичээл номондоо улам сайжраад ирэхээр хүүхд маань аяндаа төлөвшөөд бие хүн болоход нь маш сайнаар нөлөө үзүүлж байгаа. Тэгээ теннисний спортыг хичээж байгаа хүүхдүүд маань хараад байхад ер нь бас их хүмүүжил сайжирч байгаа нь харагдаад гэрийн хүмүүжлээсээ шалтгаалаад бас их бие даах чадвартай тэгээд одоо ингээд орж ирээд хувцас өмсөөд одоо ингээд ариун сэвэрч байх тийм ээ эрүүл ахуйч байх за тэгээд бие даах чадвар тэгээд бэлтгэл хийж байгаа өөртөө одоо зорилго тавьж байгаа байдал нь харагдаж байгаа. Багшаа би нэг тийм тэмцээнд ороод төрүүлмээр амжилт үзүүлмээр гэж харагдаад өөрөө тэр бэлтгэл хийж байхдаа маш идэвхтэй хийж байна. Тэгээд хараад ажиглаад байхад ерөөсөө айгүй тийм өөрөө маш хурдан өөрийгөө одоо бие даах чадвар суух нь их ажиглагдсан. Тэгээд би бол ширээний спорт маш их хүмүүжлийг олдорч байна гэж бодож байна. За агаан хэн гэдэг вэ? Теннис тоглоод тэр удаж байгаа вэ? Одоогүй харин 1 жил болж байгаа. Өрийн хэн гэдэг үлээ? Нандин Теннис тоглохоор ер нь ямар гоё мэдрэмж авдаг вэ? гоё сургамж аваад гоё тэмцээнд ороод идэг. Агаан хэн гэдэг вэ? Ингээд теннис тоглоод хэдэн жил болж байгаа вэ? Намайг инхлэ гэдэг 2 жил болж байгаа. Хэдэн настай байлаа? 8. Теннис тоглохоор юу нь гоё байдаг вэ? Хүүхдүүдтэй харилцаад тэмцээнд орох нь гоё байдаг. Теннис тоглоод олон найзтай байсан уу? За баярлалаа. Агаан хэн гэдэг вэ? Теннис тоглоод хэдэн жил болж байгаа вэ? Намайг Баяр Жаргал гэдэг. Би теннис тоглоод 1 жил болж байна. Теннис тоглохоор юу нь гоё байдаг вэ чамд? Теннис тоглохоор ерөнхийдөө бол тэмцээнд орж юм сарах нь илүү гоё байдаг. За баярлалаа. Намайг Эрх Жаргалан гэдэг. Би теннис тоглоод 1 жил болж байгаа. За тийм үеийнхээ найзуудтай юу гэж хэлмээр байна? Хүүхдүүдээ бүгдээрээ ширээний теннисээр хичээллээрээ хэлмээр. За баярлалаа. За ширээний урт маань хэд байсан гэсэн бэ? 2 м. За зүйтэй. Өргөн нь хэд вэ? 152.5. Сайн байна зүйтэй. За тэгвэл шатнаас энэ за маш сайн байна. За ингэж бид дөрмийнхаа талаар ойлголттой байх ёстой. Зөвхөн теннисийг тоглоод авах биш бас дөрмийг мэдж явах ёстой. Ширээ маань ямар байх ёстой. Тор маань ямар байх ёстой тийм ээ? Дараагийн хичээлээр багш нь энэ талаар дөрмийн талаар ойлголт өгнө. За тэгээ бас тоглолтын явцад хүүхдүүд маань техник маань бас сайжирсан байна. Та нар ширээний теннис спорт дуртай хүүхдүүд байна. Дуртай. Дуртай болохоор та нар хичээлээр спортыг хичээж байгаа шүү дээ. Энэ удаа та бүдээс сайн амжилт авахыг хүсэхгүй. Тэгээд бидний сургуулиудаа сайн явж шүү. Багшаа заасан их сайн сураад заяа. За. Өнөөдрийн бүгд дуусна баярлалаа. За та ширээний теннисээр хичээллээд хэдэн жил болж байгаа? Та үзэгч маань нүгэл танилцуултаа. За би ширээний теннисээр хичээллээд 1 жил болж байна. Тэгээ хурд нь хүүхд тогтоож хамтуулсан. Тэгээ би хөдөлгөөн ер нь тэгээд илүү юмд идэвхтэй болстой тийм л жимэн хасагдаж байна. Таны хувьд одоо теннис ширээний теннис тоглолтод гарсан өөрчлөлтүүд ямар өөрчлөлт гарав? Ер нь биеийн дамир оюун санааны хөгжил, биеийн дамирын одоо биеийн булчингийн хөгжил энэ төр хоорондоо одоо ойролцоо төвшөнд байвал хүний нас мас уртсах, эрүүл мэндэд их сайн, хүмүүстэй харьцах, чармайлт
ер нь аливаа юм бүх юмд идэвхтэй болдог байх л гэж бодож байна да. Тэгээ ер нь тэгээд урайсан биеийн тэмээр хичээлж ивэл урт насалж эрүүл мэнд одоо хүний харилцаа аливаа юмны төвчээр одоо биеийн одоо жижигхэн одоо өвчин зовлон өвчин одоо жинхэнэ хөндөр энэ төр чинь бол тоохгүй тийм бие хөнгөн аливаа нэг одоо хийж байгаа үйл явдалтай идэвх чармайлттай энэ төр байх л гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ бие тэмээр хичээлээрээ, тенсээр хичээлээрээ. Тенс бол нас одоо харгалзахгүй 8 наснаас 80 нас хүртэл хүмүүс хоорондоо тоглодог. Тийм одоо ахвалцсан баасаа арцсан, нүдний хараа сайжирсан. Миний одоо бүх хэрэгтэн ажилладаг тийм спортчуу бүгдээрээ тенсээр хичээлцгээрэй гэж хэлсэн. За баярлалаа. Таны хувьд ширээний теннисийн спортоор хичээлээд хэдэн жил болж байгаа юм? Ямар өөрчлөлтүүд гарч байгаа вэ? За би бол яг ерөнхийдөө 12 оноос хойш ширээний теннисийг зөвхөн нөгөө 100 л цэцлэн дээрээ тоглодог байсан л та. Яг дөнгөж анхан суралцаал ойр зургийн юунууд яг суралцаа. Тэгээд 10 одоо өнгөрсөн жил гэж чинь 17 оны 12 сараас хойш ерөнхийдөө энэ шинэ од клубүүд идэвхтэй хичээлж байгаа. Тэгээ яг хичээлэх болсон шалтгаан нь бол яг 17 оноос эхлээд манай хүү энэ хөгжлийн бэрхшээлтэй тэгээд 19 онд энэ Арабын нөгөө Эмиратын Абу Дабид тусгай хэлбэрт оролцох тамирчнаар шалгарсан. Тэгээд тэрний нөгөө хүүгийнхээ бэлтгэлийг хийх зорилгоор одоо бэлтгэлтэнд туслах зорилгоор тэгээд ер нь манай гэр бүлийн хүн ч гэсэн бас хүүхэд багсаар тоглодог байсан. Тэгээд би өөс үл хичээлж гисэн. Тэгээд ерөнхийдөө гэр бүлээр хичээлэх зүйтэй юм байна. Тэгээд хүүгийнхээ бэлтгэлч гэсэн бас хэрэг болно гэдэг. Нөгөө заавал ширээндээс 2 хүн тоглож байсан. Харилцах хэрэгтэй шүү дээ. Одоо танаа хүүд ч одоо ингээд цэрэгний теннис тоглохоос өмнө одоо дараа гэсэн одоо ямар өөрчлөлтүүд ер нь гарсан бэ? За ер нь бол яг урд нь тусгай сургууль хичээлдэг байсан. Тэгээд яг жирийн сургуулийн тусгай анги гэж байдаг. Тэрэнд хичээллээд өдийн өмнө хичээл яваал өдөөс хойш ерөнхийдөө гэртээ тэгээл телевиз үзэх, тэгээл компьютер тоглоом тоглох, тэгээл нөгөө одоо үеийн хүүхдүүдийн нөгөө чипс, ундаа гээл тэ тэр мэтийг хэрэглээл тэгээл ерөнхийдөө бас нэг таргалт маргалт тэгээл хөдөлгөөний дутагдал. Зуны цагт бол яг цуслан дээрээ тоглоод байхад бидний багаад өлийн цагт бол ерөнхийдөө хүүхд ингээл байшин гэр орноосоо гарахгүй тий тиймэрхүү байдалтай идэх багтай гэсэн үг шүү дээ. Өмнө хичээлдээ явчаад тэгээд яг одоо ингээд ширээний теннисийг хичээлснээс хойш болохоор ямар ч хэлсэн 7 ондоо 3-аас 5 удаа ширээний теннисний клубт хичээлж байна. Бидэртээ цуг авч тэгээд нэгдүгээрт бол эрүүл мэндийн талаас хөдөлгөөн хийж байна тий. Хоёрдугаар гэх юм бол тэр хоол унд тэр нөгөө зохицуулалттай чинь бас зохицуулаад нөгөө таргалт маргалтаас сурцсан сэргийлээд гуравдугаарт ер нь бол хамгийн чухал ажилтнуудтай юм нөгөө нийгэмших талдаа одоо энэ клубт тэгэл одоо 20-30 хүн хичээлж шít. Тэгээ энэ 20-30 хүмүүстэй чинь найз нөхөд болно те эднэртэй тоглоно эднэрийн нөгөө одоо эднээс үлгэр дуурайлаас авах зүйл байгаа шít. Тэгээ ерөнхийдөө нэг юм өөрийн гэсэн зорилготой тэгээд өдөр болгон одоо өглөө босоод би өнөөдөр теннисэндээ явах уу тий ороо унтахтаа ч гэсэн би маргааш теннистэй юу гэл одоо тэр зэрэг амьдрал идэвхтэй болж ирж байгаа гэсэн үг л дээ. Ер нь бол яг хуу теннисний спорт одоо залуунаас ер нь бол нас ялахгүй спорт шүү дээ. Энд чи одоо 6 настай хүүхэд тоглож байна. Одоо хамгийн дээдл нь чинь одоо 74 тавтай өвөө эмээр тоглодог байхгүй. Тэгэхээр чин нас ерөөсөө энд хязгааргүй. Хүн ерөөсөө заавал гэж хүчлээд авах шаардлагагүй суугаад амарч болно тий. Хоёрдугаар гэх юм бол энэ байнгын хөдөлгөөн энэ баг хөдөлгөөн юм шиг мөртлөө энэ чинь байнгын хөдөлгөөн бид нар ч өдөртөө 2-3 цаг тоглодог байхгүй. Тэгээд тэр хөдөлгөөн чинь ерөөсөө эрүүл мэндийг нөлөөлөд. Урд нь бол би тэгж актер спорт хичээлжсэн хүн биш. Тэгээд миний хувьд бол одоо тэгэл даралт ихс хөвчин байна тий. Тэгээд таргалалт байна. Одоо би ихэд 20-30 жил хайчаал яж байгаа байхгүй. Одоо нэг жил хагас болж шít. Тэгээд тэрийгээ дагаад нөгөө даралт багсах тий 140 өрөөдсөн даралт чи одоо хэвийн даралттай зүрхний цохилт хэвийн болоод тэгээд бас амьдралын хэв маяг өөрчлөгдөв тий одоо өдөр болгон эндээ зорж ирнэ шүү дээ. Тэгээд нөгөө хооллолт молдоо жоохон зохицуулаад орон хоолмоодоо жоохон багасгаад тэгээд ерөнхийдөө бол ач холбогдол маш өндөр. Тийм учраас бол одоо би яг нийт хүмүүс одоо уриалгад ерөөсөө хөдөлгөөн ерөөсөө ихтэйч багадна гэж байхгүй. Тийм учраас багч гисэн хөдөлгөөнийг Ширээнээс тоглож чадахгүй ч болно шүү дээ. Энд ирээл одоо энэ ч зөндөө хүмүүс янз бүрийн төвшин хүмүүсүүд байгаа. Тэдэртэй ингээд хичээлэл суралцаал ингээд явах юм бол одоо нэг хобби бий болоод эн чинь цаашаа эргээд эрүүл мэнд ингээд амьдралын хэв маяг
бүх юм чинь нөлөөтэй. Сайнаар тус болно. Тийм учраас одоо тэр хөдөлгөөний эзгээ тэр дундаа ширийн тэнцээр хичээлцгээе гэж би уриалмаар тий. За зөвхөн ингээд энэ удаагийн хобби нэвтрүүлгийн маань дугаар за шинэ од клубээс хүрлээ. За нэвтрүүлэг маань өнгөрөх төгссөн маань за багш маань үзэгч маань хандаад өгч хэлмээр байна. За хоёрдоо тэгээ танаа телевизийн хамтад бас талбартаа илэрхийлээ. Шинэ спортыг хөгжүүлэхэд бол одоо шинэ сурч байгаа маш их баяртай байна. За тэгээд тэгээд өдөж та бүхэндээ манай шинэ од клубт хүрэлцэн ирэхэд өө таад маань нээлттэй байгаа шүү. Тэгээ манай та бүхэнд шинэ спортоор хичээлхийг хүсэж байна. Баярлалаа. За зөвхөн ингээд хобби нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг нүрээд өнгөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Баярлалаа үзэгчтэй.